За ер нь дэлхийн эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор энэ ирэх 50 жил 100 жилийн хөгжлийн хурдцтай эрчимтэй үйл явцад хамгийн чухал нөлөөлөх нэг ашигт бол зэсэлтэй энийг дэлхийд даяараа хүн төрөлхтөн бүгдээрээ л ярьж байна. Явж ер нь мэдээллээс тунгаагаад үзэхэд зэсэл хамгийн гол ашигт бол хэвээр байна гэсэн энэ таамаг бол одоо хаасаа үл яригдэж байна. Тэгэхээр Монгол Улсын хувьд бол бас л чухал ач холбогдолтой сэдв юм да тий. Тэгэхээр чухал ашигт малтмлын дундаас ерөөдөө үүнд бол Монголд бас нөөцийн хувьд бол нэлээдгүй одоо дээгүүрч ихсэж байгаа. Тэгэхээр одоо яг таны хувьд одоо хайгуул хөрөнгө оруулалт гэдэг юм уу хууль эрхцэн орчин тулгамж байгаа хамгийн гол одоо саад бэрхшээлүүдийг юу гэж харж байгаа вэ? За ер нь яг хөө энэ чухал ашигт малтмал гэдэг асуудлыг ярихад манад эргэлзээ гэдэг юм уу бас зүйл байна л да. Өөрөөр хэлбэл энэ яг юуг чухалчлаад байгаа юм бэ? Яагаад чухал гэж үзээд байгаа юм бэ гэж зүгээр хамгийн энгийн үгээр тайлбарлахад чухал ашигт малтмал гэдгийг хэдүүлээ шинэ үеийн уул уурхай гэдээ ойлгочих болохоор байна. Тий. Тэгэхээр мэдээж өнгөрсөн түүхээ уламжлалт за дээрэс нь одоо юу гэдгийг шатах ашигт малтмалыг бас буруушааж байгаа явдал бол биш те. Хөгжлийн нэг өнцөг байсаар ирсэн цаашдж байх бах. Тэгэхээр ер нь энэ чухал ашигт малтмал гэдэг өнцөг бол дэлхийн нийтийн тэр дундаа одоо Монгол улс та бидний бол шинэ үеийн уул уурхайн төлөв хөгжил юм аа. Тэгэхээр энийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ? Аль өнцгөөс асуудлыг яаж харах вэ гэдэг нь бол одоо яг өнөөдрийн одоо төр засгийнхны өвдөж тэр за манай эсцээ цовын эвшил гэдэг юм хөрөнгө оруулагч бидний анхаарлын төвд байгаа сэдв байна л да тий. Тэгэхээр ерөөдөө Монгол чухал ашигт малтмлын ассоциациас төрийнхэн ч гэдэм одоо ер нь ямар зөвлөмжүүдийг хөргүүлж байгаа бол энэ чухал ашигт малтмлыг эхлээд одоо аль өнцгөөс нь хараад цаашаа за хөрөнгө оруулалч гэдэг юм уу бусад асуудлуудаа яриад явах. Ер нь дарааллын хувьд ямар зөвлөмжүүд өгч байгаа вэ? За дэлхийн улс орнууд хөгжилтэй хөгжиж байгаа. За ер нь буураач хэлтгүй ялгааг улс орнууд бүгдээрээ л энэ чухал ашигт малтмалд анхаарал хандуулж байна л да. Тэгэхээр сүүлийн 5 жилийн дотор 10 жилийн дотор за цаашлаад бол одоо энэ эрх хөгжлийн эрц бол буурахааргүй байна. Тэгэхээр ер нь зүгээр олон улсын чиг хандлага ажиглаад судлаад үзэхээр юу яригдж гин үг гэхээр ер нь чухал ашигт малтмалтай холбоотой стратеги бодлого жагсаалттай холбоотой нэг бүлэг асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр Европын холбоо гэх үү, Америк нэгдсэн улс, Канада, за одоо бидэнтэй ойрхон гэх юм бол энэтхэг, за бүр олон улсын байгууллагууд те Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, АСЕАН-ы орнууд, АПЕК-ийн орнууд гэж ер нь бүгдээрээ л энэ бодлого стратеги жагсаалттай холбоотой асуудлыг сүүлийн хэдэн жилийн шуурхаа ярьж байна. За Америк гэхэд одоо 50 гаруй ашигт малтмалыг энэ жагсаалтанд оруулчихсан гэдэг юм уу, Канада гэхэд одоо 30 гаруй гэдэг юм уу те. За ингээд бол явж байгаа. Тэгэхээр энэ яагаад дэлхийд өрнөд байгаа хөгжил энэ эрчтэй хурдтай асуудлыг бид өрөөсөө анхаарахгүй өөрсдийнхөө хажуугаар өнгөрүүлэх өрөөсөө боломжгүй. Тэгэхээр манай ассоциацийн хувьд бол байр суурь бол ер нь энэ чухал ашигт малтмалтай холбоотой стратеги бодлого Монгол улс тодорхойлох цаг үе нь бол болсон байна. Өөрөөр хэлбэл түрүүн би хэллээ. Ер нь шинэ үеийн уул уурхайг бид хэрхэн яаж хөгжүүлэх юм бэ те. Тэгэхээр уламжлалт арга хандлагаараа бол хэдүүлээ бол мэдж байгаа. Ерөнхийдөө ашигт малтмалын гэдэг юм холбогдох салбарын хуулиараа л асуудал зохицуулаад явж байна. Тэгэхээр цаг үеийн хэрэгцээ шаардлагыг өнөөгийн хууль эрх зүйн орчин маань хангаж гинэ үү гэдгээс өсвөлээд ер нь энэ стратеги бодлоготой холбоотой асуудлаа тодорхойлмоор байна. За хоёрдугаар жагсаалттай холбоотой асуудал ярьдаг. Мэдээж одоо юу гэдгийг химийн нэр томьёолоос 100 хэдэн одоо чухал энэ жагсаалт бол байдаг. Тэгэхээр Монгол улсын хувьд цаашид нийгэм эдийн засаг хөгжлийн хувьд аль ашигт малтмалууд одоо нийт төргөнд чухал байж болох вэ гэдгийг чухалчил үзье л гэсэн санаа. Тэгэхээр зүгээр түүхэн талаасаа юу гэдгийг 50 60 70-аад онд өрнөсөн хайгуул за одоо 70-аад оны сүүлээс энэ Эрдэнэтийн одоо олборлолтын үйл явцаас эхэлсэн гэдэг энэ цаг хугацааг ингээд үзэхэд тэр үедээ бас л ялгаагүй одоо зэс жонш гэх үү төмөр гэх үү нүүрс гэх үү тухайн цаг үеийнхээ хөгжлийн нийгмийн одоо шаардагдсан юм чухал ашигт малтмалын төрлүүд байсан болж таарч байгаа юм л да. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэгдүгээр тул шинэ нэр томьёо биш, хоёрдугаар хачирхалтай асуудал биш. Зайлшгүй л одоо бид энийг өнөөдөр цаг үеийн хэрэгцээ шаардлагатай тулгуурлаж барьж явах ийм асуудал гэж бол харж байгаа юм тий. Тэгэхээр манай ассоциацийн зүгээс бид нэг 10 гаруй ашигт малтмалыг ерөнхийдөө чухал ашигт малтмалын жагсаалтанд оруулвал яасан юм бэ? Өөрөөр хэлбэл оруулсны цаана ач холбогдол нь юу байна уу гэхээр мэдээж одоо манай Монгол улсын
урт хугацааны хөгжил, нийгмийн эдийн засаг, цаашлаад энэ дэлхийн одоо эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлт бол чухал ач холбогдол та байхаас гадна ер нь энд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг сэргээхэд, хөхүүлэн дэмжихэд Монгол улс бол нэн энэ ашигт малтмлууд дээр чухалчилсан бодлого барьж байгаа юм байна гэдэг энэ одоо хамгийн одоо энгийн хамтран ажиллах механизмыг тодорхойлох бас нэг суур арга алхам боллоо л гэж бид бол үздэг юм. Ер нь цаг хугацааны хувьд энэ ер нь хэр тулгымцсан асуудал болж байгаа вэ? Гэхдээ ер нь маш тулгымцсан асуудал. Тий. Шийдэхэд хэрэг хугацаа орно гэж байна. Гэхдээ тэр л чухал асуудал байна. Тий. Ер нь бол яг манай төр засгийн одоо өнөөдөр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг анзаараад үзэхэд бас тодорхой байдлаар алхмуудыг хийх гэж оролдож байгаа шиг байна. Зарим нэг аж ахуйн нэгжүүдийг яг төрөлжүүлэн чухал ашигт малтмуудын чиглэлээр үйл ажиллагааг нь одоо явуулъя гэдэг асуудлыг бас засгийн газраас гаргаж ярьж байна. За мэдээж одоо энэ ураантай холбоотой гэдэг юм хөрөнгө оруулалтыг татахтай холбоотой олон ажлууд бол өрнөж ийн л та. Тэгэхдээ бид ер нь одоо олон жилэл ярьдаг аливаа асуудлыг одоо ингээл хуучин уламжлалт талаасаа бид одоо жишээ нь 14 онд эрс соёлын салбарын бодлого гэж асуудал бодлоготой байлаа. Бодлогыг гаргах гэж бид бас 10 жил ярьж ирсэн. За гаргасны дараа одоо төд хөдөлгөөн 5 6 жил болоод урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаад одоо хүчингүй болсон байх жишээтэй тий. Тэгэхээр ер нь энэ урт хугацааны хөгжлийн бодлого за төрийн одоо бусад бичиг баримтуудтайгаа уялдуулаад шинэ үеийн уул уурхайг Монгол улсад хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг энэ цагийг энэ бодлогыг замын зураг стратегийг одоо тодорхойлох нь бол одоо гарцаагүй та бидний өнөө маргаашл хийх ёстой ажил гэж бид бол үзэж байгаа. Тэгэхээр 2050 хүртэлх одоо roadmap замын зураг гэж байгаа тийм. Яг 2050 хүртэл одоо нүүрсний эрэлт оргилдоо өрөө дүүнээс цааш одоо нэлээдгүй буурна гэсэн прогноз байгаа. Яг одоогор Монгол улсад бол нүүрсний экспорт дийлэх одоо эдийн засгийн үр ашиг бүрдүүлж явж байна. Тэгэхээр 2050 хүртэлх замын зураглалт хүрэхэд ер нь гол авах ёстой арга хэмжээнүүд юу байна? Ер нь хизээнээс ингээд энэ чухал ашигт малтмлуудаа тодорхойлоод нүүрсийг орлох хэмжээний түвшинд хүрэх одоо юм боломжтой гэж харж байна. За нүүрс бол одоо дэлхийд даяараа л ярьж байгаа. Тэгэхээр нөгөө талаараа бол манай улсын эдийн засаг бол аргагүй нүүрсний хөөсөн дээр бол одоо тогтож байгаа. Энтэй бол марах зүйл алга. Өчигдөр одоо татвар төлөгчдийн мэдээллийг харж явах жишээ нь эхний шилдэг 10-6 нуул уурхайн компани байж байгаа жишээтэй. Тэрний дөрөв нь одоо нүүрсний олборлолт, экспорттой холбоотой аж ахуй нэгжүүд байж. Нөгөө талд жишээ нь зэсийн 2 компани байж байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө ингээд энэ уул уурхайн салбарын өнөөдрийн дүр зургийг ингээд ажиглахад бол маш одоо харьцангуй гэх үү ийм дүр зураг яригдж байгаа. Тэгэхээр цаашлаад дэлхийн дээрээс нь одоо дотоодын энэ нөхцөл байдал хүчин зүйлүүдээ хэрхэн одоо бид амжилттай даван туулах вэ гэдэг замын зургаа ер нь бол одооноос эхэлж төлөвлөж гэхдээ урт хугацаанд энэ бол одоо 5 жилийн гэдэг юм 10 жилийн асуудал алга. Тэгэхээр 2050 он хүртэлх урт хугацаанд харах боломж юу байна вэ гэдгийг бид бол одоо эрэлхийлж ярьж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг зүгээр авах арга хэмжээний төлөвлөгөө гэхээсээ илүүтэйгээр ямар стратегиэр бид энэ чухал ашигт малтмал шинэ үеийн уул уурхай хөгжүүлж болох вэ гэдэг асуудлыг л харах нь зүйтэй юм болов гэж тий. Тухайлх юм бол сая одоо нэг дэлхийн шилдэг бизнесмен Монгол улс тандсан зөвлөгөөндөө хэлж илээ тий. Монгол улс бол давын өмнө анхаарах асуудал бол энэ нэр хүндээ зэрэгэх хэвээр асуудал байна. Тэгэхээр бол одоо бидний 2050 он хүртэл уул уурхай шинэ үеийн уул уурхай хөгжүүлэхтэй холбоотой замын зураглалын нэг зорилт нь бол Монгол улсын энэ нэр хүндийг хэрхэн яаж сэргээх вэ гэдэг нэг ийм асуудал байж болох юм болов гэж. Тэгэхээр энтэй холбоотойгоор ямар арга хэмжээнүүдийг хэрхэн яаж хэрэгжүүлж авч явах вэ гэдэг нь бол одоо төрийн хийгээд улс төрийн намуудын нийт одоо манай ард түмний салбарын оролцогчдын л нэгдсэн ийм зөвшөлтсөл ойлголцлын алхам байх юм болов гэж тий. Тэгэхээр өчигдөр бас жөөвч яваа төсөлтөй холбоотойгоор засгийн газраас гаргасныг асуудал бол ер нь энэ тухайлах юм бол одоо шинэ ордуудыг ашиглахтай холбоотойгоор байгаль орчин нийгэм эдийн засгт үзүүлэх нөлөөг бас олон нийтийн иргэдэд бас нээлттэй болгоё. Шинэ механизмаар энийг хөгжүүлье гэсэн нэг ийм асуудал яригдсан билээ. Бас би бол хөвдөө энийг бас зөв механизм байна гэж харж байна. Бид бол одоо асуудлыг харахад 2 талцаад 3 талцаад гэдэг юм олон талд гараад суугаад байх биш. Ерөнхийдөө бол одоо бодлого тодорхойлогч нар, судлаач нар, за иргэний нийгмийн байгууллагууд, малчид одоо хэн байдгийг те энэ чи Монгол улсын иргэд бүгдээрээ л одоо энэ тал дээр бүгд нэгдсэн нэг ойлголцолтой. За нэгдсэн нэг ийм замын зураг стратегтэй байх юм бол цаашдын салбарын хөгжил бол харьцангуй бидний хүсэж байгаа нөгөө үндсэн хуулийн 6-гийн 2 тусгагдсан үр өгөөж үр шим бол одоо хүртэхэд бий болоход нөхөн болно л гэсэн ийм ойлголттой байж байгаа.
Тэгэхээр урт хугацаанд эрэлттэй байх төхөө идэх гэх юм бол мэдээж одоо Монголд нөөцийн тогтоогдсон бас хэд хэдэн чухал ашигт малтмалууд байгаа. За энэ донд одоо магадгүй лид, газар ойр элемент зэрэг элементүүд орж ийн. Тэгэхээр Монголын хувьд одоо тасаа бас чухал ашигт малтмал одоо чагсаалтаа гарах хэрэгтэй гэж ярьж байсан. Монголын хувьд мэдээж зис бол байх боломжтой. Үүний араас орж бичигдэх гол элементүүд ер нь юу байх боломжтой бол эдийн засгийн Монголын хувьд одоо эдийн засгийн хамгийн үр ашигтай байх боломжтой. Чагсаалтын одоо дээгүүр бичигдэх боломжтой дараагийн түүх хэд юм. Ер нь яг хуу чухал ашигт малтмал гэдээ ярихаар хүмүүсийн хамгийн одоо ихэнд санаанд буудаг нэрээс газрын ховор элемент. Тэгэхээр ер нь бол газрын ховор элемент гэдэг бол чухал ашигт малтмалын тэр олон төрлүүдийн нэг гэж бодвол хэдэл бол ойлгоход бол болно. Тэгэхээр чухал ашигт малтмал бол ерөнхийдөө малгай ойлголт нь юм. Тэгэхээр энэ доор одоо зэсийн асуудал байна, жоншны асуудал байна тий. За ер нь Америкийн жишээ мишээ гэдэг юм уу энэ бусад орнуудын жишээ мишээ татаад үзэхэд бол одоо жишээ нь зис, уран, жонш. За Европын холбоонд бол нүүрс хүртэл одоо чухал ашигт малтмалын жагсаалтанд бол байж байгаа. Тэгэхээр бол альч төрлийн ашигт малтмал, нийгэм эдийн засаг, за байгаль орчин, за урт хугацааны тогтвортой хөгжил, хувь нэмрүүд оруулж болох нөөц нь тогтоогдоогүй ч гэсэн илэрцийн төвшөнд байгаа ч гэсэн одоо ашигт малтмалууд бол манай энэ жагсаалтанд бол орж болох юм аа. Бид бол энийг оруулснараа цаашид энэ геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, за цаашид одоо баяжуулах, боловсруулах тэр дараагийн үе шатыг за урт хугацаанд тогтвортой байдлаар хөгжүүлэх боломж юу байна вэ гэдэг дээр л төр өөрөөр хэлбэл бодлогоо тодорхойлж ийн гэж хэдүүлээ ойлгож болох тий. Тэгэхээр бас нэмэт хэлчихэд яг ер нь чухал ашигт малтмал гэдэг бол зөвхөн геологи хайгуул юм олборлолттой холбоотой асуудал биш л дээ. Энэ нөгөө баяжуулах боловсруулах үе midstream, downstream гэдэг дараагийн үе шаттай нь холбоотой хөгжлийн асуудлуудыг бид бас ингэж давхар харж явах хэрэгтэй байна. Тэгэхээр өнөөдөр бол Монголд одоо хичнээн баяжуулах боловсруулах үйлдвэр байна. За ганц нэг үйлдвэр гэх юм бол Эрдэнэт ач тэгт гэдэг юм уу те. Ийм одоо ядмагхан байгаа энэ салбар маань цаашд хэрхэн яаж өргөжүүлж хөгжүүлэх вэ? За бүр тэр downstream төвшөнд за дахин ашиглах, дахин боловсруулах тэр төвшөнд ер нь Монгол улс 2030 40 45 он гэхэд аль салбарт аль ашигт малтмал дээр тулгуурлаж ямар үйлдвэр аж ахуй нэгжүүдийг байгуулж болох вэ гэдэг ийм цогцоор нь урт хугацааны хөгжлийг харсан тогтвортой ийм дүр зургийг бид одоо бий болох зайлшгүй шаардлагатай л байна.